За тэгээд энэ ардчилсан маань шинжлэгдсэн өөрчлөгдсөн дүрм журмаа сайжруулсан гэдэг энэ дээр баяртай хүлээж авсан. Тэгээ намын бүгшатны дотоод сонгуульд явагдсан. Энэ сонгуулийг би өнөө олон жил энэ намын төлөө энэ үзэл бодлын төлөө явахдаа ийм бурангүй, ийм заваан замбраагүй ийм сонгуульд зүйлтэй явсан. Арчлын үнэт зүйл бол хүн болгоны сандыг хүнд итгэн үзэх. Хэг өндөр санд авсан тэр нь сонгогддог тэр зарчмыг бид нар бий болгож байгаа. Гэтэл өнөөдөр санд өгөөд нийт санд өгсөн гишүүдээс 10 хүний санд аваад ийм хүн маань дүүргийн намын хорооны гишүүгээс сууж. Хоёр эмэгтэй дөрвөн мандат дээр 4 мандат дээр 7 хүн дэвсэн, хоёр эмэгтэй жилсэн. Энэ бол ардчлалын үнэт зарчим нь 40% эмэгтэй хүйсийг нэр дэвшиж өрсөлдөх боломжийг олгож байгаа болохоос жагсаалтанд очсон хүн болгоныг дэмжих гэсэн үг биш ээ. Ингэж тайлбарж болохгүй байдаг. Тэгээд 7 хүнээс 3 эрэгтэй нэг эмэгтэй ингээд 4 мандатад нэр дэвшиг ингээд одоогийн салав 124, 121, 119, 105. Энэ гурвыг одоо дэвшлээ гэж бид нар мэдээ тогтоож өгөөдөө гаргаад өгсөн. Тэгсэн чинь 10 хүний санд авсан нэг эмэгтэй дүүргийн намрын нэг шүү. Тэр эмэгтэй маань манай үүр дээр нэрсэн дэрсий автгаад нэр нь ба. Нэрсий автгаад нэр нь байхгүй ч тэр ач намын сонгох ихэнд тэсвэнтэй сандаа ирэхгүй итгэж явж байгаа байхгүй. Дэвшигч ирэх. Үгүй ийм хүнийг яаж ингэж одоо хүлээж зөвшөөрөх юм? Баянгол дүүргийн 21 дугаар үүр 171 гишүүн нэрсийн жигсаалтанд санд өгтөө бүртгэжээ 132 77%-аар санд өгсөн. Тэрнээс 10 хүний буюу 7.5 хүний санд өгсөн дүүргийн намрын гишүүгээс сууж байгаа. Ичмээр байна. Би одоо энэний төлөө энэ 30 хэдэн жил амьдрал өөрийнхөө ухамсар юмаа зарцуулсан гэж хайр санагдаад байна. Ийм буруугүй юмны төлөө дуурах ёстой. Би нэгэнтээ гарцсан юм чи ямар хамаатай гэж оргиж болохгүй байхгүй юу? Баярлалаа.